Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видеогоор бид нэр эрүүл гэзсний нууцны талаараа ярилцгаая. За өглөөс ирэхэд таны гэз чинь дүүрсэн юм шиг мэдрэмж төрдөг үү? Эсвэл одоо хоол идсэний дараа хүнд оргих, өтгөн хатах, эсвэл арс чин хураашаад нэг л биш болсон юм шиг санагддаг уу? За ихэнх хүн үүнийг жоохон ходоод жоохон хямарчихлаа гэж бодоод өнгөрүүлдэг те. За гэхдээ үнэн хэрэгтээ таны бие танд маш чухал тохио өгч байгаа юм байна. За дархлааны тогтолцооны ихэнх хэсэг гидсэнд байрладаг байна. Өөрөөр хэлбэл эрүүл гэдэс гэдэг маань зөвхөн зөв хооллолт, за хоол шингээлт биш, за эрч хүч, айрас, дархлаа, сэтгэл санаа хүртэл түүнтэй холбоотой байна гэсэн үг юм байна. За Харвардын эрүүл мэндийн доктор болох Лоренс Фридман за хоол боловсруулах систем бол бүх биеийн эрүүл мэндийг удирддаг хамгийн чухал тогтолцоонуудын нэг гэж хэлсэн байна. За тэгвэл хоол боловсруулах систем яг хэрхэн ажилладаг вэ? За энгийнээр тайлбарлая. За та хоол амандаа хийн зажлахад шөлсдөө холдоход эхний задрал явагддаг бахна. За дараа нь ходоод уг хоолыг хүчил ферментээр задалдаг бахна. За хамгийн чухал шат бол нарийн гиз. Яагад гэвэл энд л бүх шим тижэл цусан шингэж эрчим хүч болдог байна. За харин бүдүүн гидсэн доторх хэдэн тэрбум ашигтай бактери үлдэгдэл хоолыг боловсруулад усыг шингээдэг байна. За эцэст нь хэрэггүй зүйлс нь биеэс гардаг байна. За хэрэг энэ систем зөв ажиллахгүй бол юу болдог вэ? За гэдэс дүүрэх, өтгөн хатах, за ядрах, за мөн арсны асуудал дархлаа бас сулардаг байна. За тиймээс гизийг эрүүл байлгах нь маш чухал гэжээ. За тэгвэл хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг сайжруулахын тулд юу идэх хэрэгтэй вэ? За нэгдүгээр пробиотик ашигтай бактери. За бидний эзэнд 100 их 80-аас дээш бактери байдаг гэж үздэг юм байна. За эдгээр нь зөв ажиллах үедээ дархлаа сайжирч, өрөвсөл буурч, гэдэс хэвэн ажилдаг байна. За хамгийн хэлбэрхэн хүнсний их өсөв бол тараг юм байна. За мөн кефир, мисо шөл, даршилсан байцаа зэрэг эсгсэн хүнс маш сайн юм байна. За хоёрдугаарт нь пребиотик. За пробиотик гэд бид нар түрүү ярьсан те. За тэр бол гидсэнд амьдардаг ашигтай бактери юм байна. Пребиотик гэдэг маань тэр бактерийн хоол буюу тижээл нь юм байна. За өөрөөр хэлбэл пробиотик бактерийг амьд байлгаад өсөж үржихэд нь тусалдаг түлш гэсэн үг юм байна. За хэрэв пробиотик ашигтай бактериуд хангалттай байсан ч тэднийг тижээх зүйл байхгүй болвол удаан тогтвортой байж чаддгүй юм байна. Тиймээс пробиотик болон пребиотик хоёрыг хамтдаа ойлгох нь маш чухал юм байна. За пребиотик гэхдээ хүнс нь шош, сармис, сонгон, гадил, аспарагус, овёс зэрэг ордог байна. За эдгээр хүнс нь гидсний ашигтай бактерийн өсөлтийг дэмжиж тусдаг байна. Жишээлбэл өглөө овёс идэн, за өдрийн хоолндоо сармис сонгоноо нэмэх, за зуушандаа гадил жимс сонгох нь гидсний эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг байна. За гуравдугаарт эслэг. За эслэг нь хоёр төрөлтэй байдаг. Нэгдүгээрт уустдаггүй эслэг. За үүнд бор болон хүц будаа, киноа будаа, улаан лойл, луун зэрэг хүнсүүд орно. За хоёрдугаарт уустдаг эслэг. За үүнд овёс, алим, шош, жимсгэн зэрэг хүнсүүд орно. За эдгээр нь хоол боловсруулалтыг зөөлрүүлдэг байна. За гэхдээ энд нэг маш чухал зүйл бий. Эслэг ихтэй хоол идэж байгаа бол ус уухаа мартаж болохгүй. За эслэг нь ус шингээж байж гидсэнд нөлөөлдөг байна. Харин ус хангалтгүй байвал эсэргээрээ өтгөн хаталт нэмэгдээд гидс улам хүндэрч мэдэрдэг байна. За тиймээс эслэг ба ус хоёрыг үргэлж хамтдаа байна гэдгийг сайн ойлгоорой. Нэг нь дутагдвал нөгөөгийнх нь үр дүн нь буурдаг байна шүү. За мөн нэг зүйлийг бүү мартаарай. Стресс. За хүн сандарсан үед гэдэс өвдөх, суулгах, хатах зэрэг нь самсаргүй биш юм байна. За гэдэс ба тархишууд холбоотой гэд бид нар түрүүнд нь ярьсан те. За тиймээс зөвхөн хоол биш, 50 байдалч гидсний эрүүл мэндэд нөлөөлдөг байна. За ингээд та бүхэн энэчнээс харах дээр нэг
жижигхэн ийм өөрчлөлтүүд юм шиг мөртлөө за эдгээр нь одоо таны одоо эрүүл мэндэд нөлөөлөх хамгийн чухал зүйлүүд байх нь шүү. Тийм учраас идэж байгаа зүйлдээ сайн анхаарал тавиарай. За хэрвээ энэ бичлэг танд таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. За дараагийн бичлэг хүртлээр баяртай анхаарал тавьсанд баярлалаа.